Аимшиг дэвэ төллөөлж байна. Ловсонгийн ихнэр долгор гэрийнхэн үүдээр эргэлдэн сэтгэл гонсоож санаа зовнин сувн. Үдшийн бүрий аль хэдийн таарч орчлон ертөнц харанхуй дуусчихсан байхад нөхөр нь сурахгүй ялга болсон тэр үнэхээр яхаа мэдэхгүй дэмэл хорвоо нухалжсав. Яг энэ үед голын ирэг дээр сарны бүдгэрх гэрэлд ловсон бунцэг хоёр улааж олцоо хувааж суулаа. Багцлсан алт мөнгөн нэдэдлийг өөртлөх зур бунцэг орчин тойрноос сэжлэнгүй харж тушаах мэд ширүүн дуугаар залвсан байна. Хүнд амалтваа хоёрынгийнх нь өөхөг амьдрах нууц шүү. Сан санан жаваараа хэмээн сануулв. Ловсон уцарлангүйгээр зандрах мэт за би мэдэж байна. Ингэж дуугаа нэмсхэн хариуллаа. Бунцэг өтгөн хар хүмсгөө зангитэн түүний сүрдүүлэх мэд зоо ширтээд чи хэний хүчинд алттай үлчгсэн сужуугаа бодоорой. Ингэж жижигээр хилчихэд мориндоо яран модож харанхуй шүнийг зүсэн тавьж чадав. Ловсон хоцрогдоо араас нь гүмхийгөө зуусаар гэр өдөө морой цөглүүллээ. Гэрийнхээ үүдэн дээрч морой ууж байтал долгоор яарангуйч гарч ирэв. Дэрээр уурсан уцаартай өнгөөр ар гэрийн ажил хийцүү байхад хаашаа алга болчихдог юм бэ? Ингэж үг шийдсээр ухтлаа. Ловсон ч юу ч дуурсангүй. Эхнэрийнхээ хажуугаар зүрэн гэрлүүгээ орж домбото танаас аяганд халтал хийгээд шуудал залгиж эхлэв. Долгоор араас нь орж ирэн дурамчхан байдлаар нөхөртөө хоол агалж өгөхөөр зогсож байлаа. Яг энэ үед ловсон дээлнийхээ ингрийг ухан байж гялалцсан алтан бөгж эмэг гаргаж эхнэртэй хөө. Долгоор мэл гайхаж энэ чинь одоо юу вэ? Чи буруу замаар олсон юм уу? Гэсэл сэжиглэнгүй асуухад ловсонгийн дуухнаас нэг хүйтэн хөл цутгаж сандарсан да. За хаашаа. Зэрэгийнээс бунцэг өгсөн. Ингэж төгдрөн хэллээ. Долгоор түнлүү сэжиглэнгүй харан танаа бунцэг болсон хойно бууцсан хүнийхээ ямиг л авч хөөц. Хэмээн яцгүй харил. Ловсон долгор хоёр үүнээс тааш өөр ярилгүй. Орондоо орцголоо. Тэр шин ловсон сонин зүүдлээ. Зүүдэнд нь жижигхэн биетэй туранхай цасан цагаан царайтай яг л зураг шиг үзэсгэлэнтэй нэгэн эмэгтэй харагдана. Тэд маш тансаг байшинд хамтсан. Ярьж байгаа нь тодорхой сонсогдохгүй ч нөгөө эмэгтэй түүнтэй маш дотноор ярилцсан сон. Тэгтэл гинэт хаалга хүчтэй нэгдэж гаднаас нь нөгөө нэгэн хятад өвгөн орж ирэв. Өвгөн яах ихийн зургийн өнөөх үзэсгэлэнт эмэгтэйг өстөж ирээд хажууган өрөөр орж хаалгыг нь тас хийдлэн хаажглаа. Ловсон цочин зүүднээсээ сэрж орхив. Ловсон өрөөндөө өндөлтөн суугаад ийсэй ямар нуушин зүтэлж вэ? Ядаж байхад хятад өвгөн хүртэл зүүдэнд юу хийж байдаг вэ? Ингэж ирхэн бодсон ч за санаа дагсан л үз. Хэмээн өөрийгөө тайвшруулах нь хэлв. Яг энэ үед өөр нэгэн газарт бунцэг шүн донд бие засахаар гэрээсээ гарах гээд хаалганы. Тэгтэл яг өдөөс нь улаанаар эвэлсэн нүдтэй ам нь хазарлууга заазарлаа сэтэрч гисэн уртай агаар үстэй үсээ задгаа тавьсан хүн гэхэд хүн шиг аимшигт хөтөл зогсож байх нь. Бунцэг түүнийг харангуудаа дууж гарч амжаадлгүй шууд ухаан алдан өнө. Дээрээр эхнэр хүүхдгүй ганцаар амьдардаг байсан тул түүнийг унаж байхыг хэн ч харсангүй. Маргааш өглөө ловсон босож цайхан ууж суухдаа нэгэн зүйлийг анзаарав. Өчигдөрхөн шүмжилж байсан голж байсан өнөөх алтан бөгж эмгийг долгорж үүсгэсэн байлаа. Ловсон дотроо бишээж үгүй энэ хүүхэн хийлэгтэл худал зүржгнээд байсан аваа зүржгсэн байх шивтэй гэж бодож амжаагүй байтал долгор энэ бүгд эмэг яг зөвхөн дээржээ. Хэмээн хажирхалтай энэ юмсэлэл тодруулж хуруундаа зүүсэн бөгж ширтэнсв.
энэ дээр үед эднийх рүү нэгэн морьтой хүн мэд юм сонсогдов. Гаднаас мориноосоо бууж бунцэг яран орж ирлээ. Тэрээр өчигдөр шөнө харсан аим шиг зүйлээ ловсон жирэнхаар ирсэн энэ аж. Ловсон дотор өнөөх аим бүгжийг бунцэг тавилж авъя гэж имэн сон. Бунцэг орж ирээд хажууд нь сууж мэд мэдэв. Мэдэм долгор бунцэгт цай аягалж өгөхөд бунцэг зайгаа уухсураа түүний гурван дахь алтан бүгжийг хараад гайхан бодогшлоо. Өчигдрийн алтан дунд ийм бүгд байгаагүй дээ гэж бодон суусаар заадулгаар минь хаанаас авсан юм? Энэ чамин идвэ. Байгаараа хангаж гсэн сууж байх. Химээ сэжгэлсэн мөнгөөр инээ дээр нуун асуу. Долгор дүүн лүү харан энэ чи надад өгсөн гээгүй лүү гэж хэлээд ловсон луу харахад ловсон харцаа гөрүүлэн энэ чимээгүй цагаа хүн хаалгаар алсрах ордон ширтэн суулаа. Бунцэг юу болсныг шууд ойлгов. Тэрээр ловсон луу харж энэ чигшил зэвүүцэл дүүрэн харцаар ширтэж биеэ барьж ядан суухад ловсон сая нэг сэхэ авч. За юу болоо бэ? Химэн асуув. Бунцэг ёжтойгоор нэг сүвчгнээр байх зүйл болоогүй. Танад чинь одоо зүгээр ч болохоо байж. Гэхэл ловсон өөгдөөгөө цайгаа уусаал байла. Бунцэг уртхаа ууж дуусгаад за гарыг гарч ойр зуурын сонин гэрээ ловсон толгой дохиж хоёр ирээс гарч арай зайд уулзж суув. Бунцэг өчигдөр шөнө харсан аим шиг зүйлийг ярихад ловсон өвгийс гэж за болж үз. Чи буруу харсан билгүй. Энэ нутагт улсанд хизээ эмхтэй хүн ой боллоо доо. Ингээ. Бунцэг арай тэрний лайта алтан болж байгаа юм биш үстэй гэхэд ловсон. За тэр өвгний алтаас болж юу гэж юу байх вэ? Нөгөө өвгөн өөхөө сүнс ирлээ гэхэд эмхтэй хүн болж ирнэ гэж дээ хэмээн үгүйсгэв. Тэгснээр ловсон өгс өгчлэн нэрээ өвгөн хийснээр нөгөө өвгөн өгчхүүгүй байгаа. Энэ хоёуланыг очиод гараад ирэх үү гэж асуулаа. Бунцэг хайхрамжгүйгээр за тэр мөн хэдэд өвгөн яавал гэж. Өглөө гээд яадаг юм. Ловсон за ядаж амьд үгүй гэж мэдчихээд ирээ. Бас тэр хүлээсийг нь тайлбарлахыг гэсэн бунцэг болгошиж байснаа. За тэгвэл эртхэн хөтөж үзье. Ингээд хоёрыг өвгнийг илүү мардлаа. Энэ үед ловсон дотроо энэ бунцэг яагаад алтан тухай асуухгүй байгаа юм бол гэх хэмээн ихэд гайхаж бас дүнд ач холбогдол өгч доогоо бүтэн баярлаж ав. Дэд өвгний дэрж хаалгыг нь татан нээвэл гэрт нь өвгөн нэвтэж байлаа. Ловсон бунцэг хоёр өвгөн лөө ойртон очиод хартал яг л эмэгтэй хүнд мааж усан гэлтэй энэ цээж дүүрэн хумсны сорвтой хүн хэлхээсээ утсаар бөмбөлж өгсөн байх нь тэр.